9 сайн өдрийн өглөө үүр хаяарахад Магдал хотын майр нөгөө майрын хамт булшинд очтол. Гинт газар ихээр хөдлөж их эзний Яруусын нэгэн элч тэнгэрээс бууж үхэр чулууг хонглын амнаас авч тавиад дээр нь суулаа. Тэр элч тэнгэрийн цахилгаан мэт гэрэлтэй бөгөөд хувцс нь цас мэт цагаан байжээ. Булшийг манаж байсан цэргүүд айн дагжиж үхсэн мэт газар унцгаалаа. Яруусын элч тэр хоёр авгааг харж "Бүү айцгаа. Та нар модон загалмайд цовдлогдож алагдсан Иесусыг хайж байгааг би мэднэ. Түүнийг ертөнцийн эзэн дахин амьлуулсан учраас одоо энд байхгүй. Тэр өөрөө та нарт энэ тухай ярьж байсан. Түүнийг энд тавьсан юм. Сайн харагтун. Одоо та хоёр түүний дагалдагчд руу хурдан оч. Иесус дахин ам оржээ. Одоо тэр та нараас үртээд Галил аймагт очиж байна. Тэнд та нар түүнтэй уулзаж болно гэж хэллээ. Та хоёр миний үгийг сайн тогтоогоорой гэж хэллээ. Тэр хоёр авгай дагалдагчтай уулзахаар булшийг орхиж явхдаа айж байсан боловч сэтгэлдээ баяртай болжээ. Тэгтэл гинт Иесус тэр хоёр авгаатай уулзаж "Сайн байцгаана уу?" Гэхдээ тэр хоёр багтан гайхсандаа сүгдэн унаж Иесусийн хөлөөс тэврэн авлаа. "Бүү айцгаа. Галил аймагт одоо оч. Тэнд надтай уулзаж болно гэсэн үгийг миний хайрт дагалдагчдад дамжуул" хэмээн Иесус өгүүлжээ. Тэр хоёр авгай дагалдагчд руу очиж явхад булшийг манаж байсан цэргүүдийн зарим нь хотод очиж сүмийн зэрэгтнүүдэд юу болсон тухай ярьлаа. Тэд Иудээчүүдийн ахлагч нарын хамт түргэн хуралдаж хуйлдаан зохион цэргүүдэд их мөнгө өгч. Тэр шөнө биднийг унтаж байхад Иесусийн дагалдагчид булшинд орж шарилыг авсан гэж хэл. Понти Пилат захирагч энэ тухай мэдвэл бид түүнтэй яриад зохицуулна. Та нар үүнд зовх хэрэггүй гэж хэллээ. Цэргүүд мөнгө аваад тэдний үгийг үг дуугүй даглаа. Тэр үеэс хойш дагалдагчид нь Иесусийн шарилыг хулгай хийсэн гэж еврейчүүд ярих болжээ. Энэ номыг бичих үед ч тэд ингэж ярьдаг байлаа. Арван нэгэн дагалдагч Иесусийн хэлсэн үгийг дагаж Галил аймагт оршдог нэгэн ууланд очлоо. Тэд Иесустэй уулзаж хүндэтгсэн боловч мөн гэдэгт зарим нь итгэж ядан байлаа. Иесус тэдэнд хандан "Ертөнцийн эзэн надад бүх орчлон ертөнцийг захирах эрх өгсөн. Тийм учраас та нар бүх улс үндэстнийг надад итгүүлж миний хойноос дагуул. Тэгээд ертөнцийн эзэн эцэг, түүний хүү би болон түүний ариун сүнснийх болсныг нь батлан энэ гурван нэрийг хэлж тэднийг усаар угаа. Би та нарт олон юм хэлж сургасан. Та нар тэдэнд энэ бүгдийг зааж өг. Би энэ дэлхийд дахин өөрийн биеэр иртлээ та нартай сүнсээрээ цаг ямагт байх болно. Үүнийг бат санагтун" хэмээн өгүүлжээ.